За сайн байцгаана уу. За энэ 7 хоногийн монголоор сони юу байна? Маань эхэлж байна. За тэгээд өнгөрсөн 7 хоног гэхүү одоо ер нь ингээд дуусж байгаа энэ 7 хоногт бол болсон үйл явдлуудаас нэгийг сонгож аваад ярья гэж ингэж явдаг контент байгаа. За энэ 7 хоног буюу өнгөрч байгаа 7 хоногийн маань одоо хамгийн том сэдэв бол энэ томоотой холбоотой одоо энэ ханаа томоотой холбоотой үүсэж байгаа асуудал. За тэгээд сургуулийн бага ангийг одоо цахимд шилжүүлэх шийдвэр гарлаа. Хэрвээ энэ байдал нь намжихгүй ингээ байх юм бол цаашаа бүр сургуулийг цэцэрлэгийг бүгдийн нэр нь бол ингэж карантинлж зогсоох тухай асуудал яригдчих шиг байна те. За ингээд энэ асуудал өрнөөд ингээд маргаан мэтгэлцэн гараад ирсэн. Хоёр талд бол нэг юм хоёр төрлийн байр суурь гараад юм болчих шиг байна тийм үү. За нэг талын байр суурь бол юу вэ гэхээр ер нь бол энэ улирлын томооч байнга л дэгддэг штэ. Одоо юу сүртэй юм бэ? Зүгээр ингээл эмчилгээгээ хийлгээл ингээл яваач тэ. Ямар учир жанцсан байгаа юм бэ? Юу сүртэй гэдэг асуудал байна. За гэтэл яг энийг эсэргүүцээд нөгөө талд бол юу гэж ярьж байгаа гэхээр гүйг наадах чи ерөөсөө зүгээр юм энгийн улирлын гэдэг юм уу нодлон уржны жилийнх шиг юм том уу биш байна. Энэ бол шал өөр хүчтэй юм байх шиг байна. Тэ зарим нь бол бүр одоо энэ ковид мовидтай адилтгад идрээ бас яриад байгаа тийм зүйлүүд ч гэсэн гарлаа. Гэсэн нэг юм үндслийг төвшүүлээд ингээд маш огцом халдуурсан. За тэгээд өнөөдөр халдварлаа маргааш эмнэлэгтэй байцгаад бол хүүхдийг бол хатгай эдэр гэж үзэх ийм юутай болчиход байна гэсэн зүйлийг хүртэл ингээд хүмүүс яриад бичиж эхэлсэн байна л да. Өөрөөр хэлбэл маш хурдан л ерөөсөө хүүхдийн биеийн байдал бол дордож байгаа тийм халуун ерөөсө буухгүй байгаа. Янз бүрийн юм өгөөд тахна ингээ болохгүй байгаа. За хоёрт бол тэгээ шууд эмнэлэг очиход бол яадаг маш муудсан өдр болчдөг. Ерөөсө хугацаа алдаж болохгүй байх гэсэн ийм асуудлыг төвшүүлж байгаа. За тэгээд энэ ахаад нэг нэмж хэлээд байгаа нь бол одоо чинь энэ жилийн ингээ эмнэлгийн ачааллаа харалтаа ингээд ерөөсө эмнэлгийн ачаалал бол өмнөх жилүүдээс ч ихссэн хэцүү байна гэсэн нэг юм үндслийг төвшүүлээд ингээ яриад байгаа. Өөрөөр хэлбэл одоо энгийн юм шүү дээ. За гэтэл нөгөө талд бол гүйгөө одоо тэгээ та нар жил болгон танай томууд игддэг шүү дээ. Та нар ингээ вакцина хийлгэчихгүй байсан. Дандаа вакцины хийлгээгүй байдаг үстэй. Эмнэлэгт очиж байгаа хүмүүсийн бараг отлоо ярдууд юу гэсэн бэ те нэг нөхрийн бичснэр бол бараг 98% нь вакцины хийлгээгүй хүмүүс байна шүү дээ гэдэг ингээд. За нэг эмчийн пост дээр явж нэг 3 хүүхэд ирсэн 3 хүүхэд л вакцины хийлгэсэн бусд нь хийлгээгүй байсан гэдэг тийм нэг юм тоонууд дээр гарах. За гэтэл нөгөө талд нь бол гүйгөө наад одоо вакцины чи эсэргүүцээд гэдэг юм уу хийлгэхгүй дэр гэдэг байгаа биш өөр олон учир шалтгаанаас болоод бас вакцины хийлгээгүй хүмүүс ч янз бүрийн шалтгаан байдаг шүү дээ. Та нар болохоор зүгээр л одоо вакцины дургу вакциныг үзэн яддаг нэг юм хэдэн солиотой хүн байдаг юм шиг ярьж үчээд байх юм аа. Тийм байхгүй шүү дээ. Наад ч одоо зарим нь бол их чанар муутай вакцины байдаг гэдэрг аль битсэн байна. За одоо бүү мэд тийм үү. Зарим нь болохоор гүйг чигээд очиод хийх гэсээр байтал хүүхэд бол хаваржин за магадгүй 100 нарайгүй юм шиг за намарч ингээ ханаа томоотой вакцины хийлгэж болохгүй гэсэн юм чинь зөвлөгөөтэй явсаар байгаад бид нар вакцины хийлгээгүй штэ гэдэг ч юм уу ингээ өөр гаргалгаануудыг өөр хүчир шалтгаан бас байхад зүгээр л намайг нэг юм вакцины эсэргүүцдэг орг ийм юм шигээр та нар яриад байна ийм юусоо байхгүй боломж болцоо байгаагүй гэдэг чим аргументыг төвшүүлж тээ. За нөгөө талд нь тэгсэн одоо ингээл ханаа томууд ихтэх болгонд л ингээ сургуулаа хаагаад байх юм аа боос сурчил сүрлээ штэ. Дандаа сургууль соёлоо хааж яах хайшаа сая сургууль багш нарын ажил хаялтгээд зөндөө юм өнгөрөөд ингээд бас 2-7 хоногч шахуу ингээд сургууль соёлчин болоогүй штэ. Гэтэл яасан бэ? Одоо ингээ ахаад хүүхдүүдийн хичээл номыг хаана эсвэл захим шилжүүлнэ гэж наа захимчин шал бодлаа штэ. Ингээд боловсруулаараа байнга тоглож явах юм аа болооч сургууль бити хаал хүүхдээ вакцин ханаад турсан ч гэсэн ингээ явуул тэгэл хийдгэн штэ гэсэн нэг юм үндслэл аргументыг төвшүүлж байна. Гэтэл яг энэний эсрэгүүцээд нөгөө талд тус хүмүүс юу ярьж байгаа гэхээр гүйгөө одоо тэгээ яах юм бэ? Ч одоо хэрвээ үнэхээр гамшигын хэмжээнд хүрсэн бол энэ чинь дүрм журмаараа бид нар бол сургуулийг ингээд захим шилжүүлэх төр хөтөлбөр хаахч зохицуулт байдаг штэ гинэ. За одоо тэр нэг гаргасан эрүүл мэндийн яам дээрээс нь гаргасан журам юм да одоо миний ойлгосноор бол тийм тэр журмаараа бол одоо тэр сургуулийн хүүхдээ одоо 30-аас дээш 35 өдөр орчим хувь нь хэрвээ ингээд сургуульд ирж чадхааргүй яасан байдаг бол
ханаа том одоо тийм юм болсон байдаг бол тэр сургуулийн үйл ажиллагааг бол одоо юу гэдэг карантинлах гэдэг юм уу ийм юмд бол хурж болно гэсэн тийм зохицуулт дээр хүртэл байдаг юм байна л да. За тэр хүмүүсийг бичиж байгаа бол. За ингээд ийм журамтай наад чи ингээд тэр төвшөндөө хүрчээд байхгүйгээ та нар яах гэдэг юм гэх юм аа гэдэг чинь. За гэтэл нөгөө тал нь бол мэдээж эсрэг үзэдэг. Үгүй одоо чигээр бүгд ажил төрлөлтөө юмтай байж дээ хүүхд ингээд карантинлах ч юм уу эсвэл захин болгочлох нэгэн заавал харж ингээд сургуультай байх гэртээ байх хэрэгтэй болно. Ингээл ажиллаа алтна ингээл энэ тийм чөлөө зав өгчөд газар гэж юу хэдийм бэ гал бас маргаан ахаал эсрэг аргумент гаргаж байна. Гэтэл нөгөө тал нь болохоор үгүй юу яриад байгаа та нар журам дөрмөө уншил та хэрвээ үнэхээр ийм одоо улирлын ноцтой том ханаад дээр хүрсэн байгаа бол ээж аав айл нэг нь бол 5-7 хоног цалинтай чөлөө авах юм ирэх байгаа штэ. Тэр мэрийг ашиглал та тэгэх юм бол ингээд 5 хоногт ч бас хүүхдээ ханаа том арай дээрдэн штэ тэр гал ингээл янз бүрийн юмнууд ирж. За энэ бол харьцангуй одоо юу гэдэг өмнөх жилүүдэд ч гэсэн биднэрт яригдчихсэн ер нь байнга л ярьдаг нэг юм жил болгон л ярьж яадаг ийм үндслүү те одоо жишээ ингээл Монголын нэг одоо мэдхгүй хэдэн хувийн вакцин хийлэгдэх оркууд гэдэг гал гэсэн ус байнга ярьж дараа түмнийг одоо юу гэдэг те доромжлж гэх юм уу одоо муугаар л доромж санаар хэлэх юм бол одоо соён гэрүүлэх гэдэг юм шиг би бол хийлэгцэн хариуцлагатай хэрэг би ч юм шиг орк биш гэдэг ярьж байгаа өнгөсийн сонсголоор өөрийгөө бол одоо их сайн мундаг тий чи бол тийм биш шүү гэж хэлж байгаа шиг байна. Гэтэл түрүүний яг хэлдэг шиг тэр вакцин хийлгээгүй тийм ээ би хийлгээгүй тий. Гэхдээ ийм учир шалтгаан байсан гэдэг өөр учир шалтгаан байсан юм аа. Түүнээс ч би одоо нэг вакцин эсрэгүүцсэндээ тэгсэн биш ээ гэдэг зүйлээ ч гэсэн ярьж байгаа хүмүүс байна. За энэ бол одоо ингээд байнга яригддаг үндслэл аргумент учраас та хүн сонссон байх. За гэтэл эдрээс гадна арай өөр гэдэг юм уу, арай учир зүйтэй, арай бодож тунгаасан, арай мэрэгжлийн маягийн хүмүүсийн бас ийм үнцгүүд байна. Яагаад ийм байдал төрч вэ? Яагаад ингэж байгаа вэ гэж тэ. За нэгдүгüрт бол энэ агаар орчны бохирдлыг ярьж байгаа судлаач мэрэгжлийн усуд байна. За энэ хүмүүсийн хэлж байгаагаар бол үгүй энэ агаар чи ийм бохирдолтой, орчин чи ийм бохирдолтой байгаад хүний бие хангалттай дархлаатай байх, за эсвэл өвдчөөд гэж буцаж хурдан сэргэх энэ хугацаа чи уртсаад ахаа тэр хоорондоо янз бүрийн юм гэдэг юм уу те нэм бактери одоо юу гэдэг өвч үүсгэж авах юм бол энэ чи буцаад дахиж давхард одоо тийм маягийн цохилт гэх юм уу те болчоод ингээд байна. Наад асуудлыг чи үндсэн зүгээр нэг томооны юм уу ханиадны юм уу вирусэндээ ч юм уу те бактеритай ч юм уу байгаа юм шиг наад үндсэн суурь асуудал чи агаар орчны чинь бохирдол болчиход байна шүү дээ. Энэ агарын бохирдол гэдэг юм чинь хүнийг ингэж өвчнөөс дахин сэргэх тий энэ хугацааг урт болгож чинь. За магадгүй тэр дархлаа хэлдэг юмд чинь ч гэсэн нөлөөлөд байгаа юм шүү. Энийг та нар анхаарал өгөөч. Энд ч юус биш ямар ч шийдлэх болчиход байна шүү дээ. Ерөөсөө ингээл үе үеийн дарга нарын бизнес хийж идэг нэг юм орчин болцсон шүү дээ. Энийг шийдэхгүйгээр бид нар ямар ч өвчнөд тэмцээд нэмэргүй болчиход байна шүү дээ. Гэдэг нэг юм асуудлыг ярьж байна. За хоёрт хүмүүс болохоор эмийн чанарын тухай ярьж байна те. За манай одоо вакцин бол Орос нэгтгэв вакцин байдаг л гэж байна. За тэр нь тэгээд нэг үнгүүч ирт юм уу? За үн багч байд юм уу? Тийм болохоор хийж байгаа эм тариа вакцин хамаг юм нь бол нэг юм чанар муутай. Яагаад ч идээ дуугаад ч болдгоо те. За одоо нэг нөхөр хэлж байгаа бол хүүхдүүд битэл том хүмүүс хүртэл ингээ өвлжин ерөөсө шохоо идчихэж штэ гэд. Шохоо гэд би ойлгохгүйсэн чи эмээ хэлээд байгаа. Ерөөсө эм нь яг шохоо шүү ингээл ямар ч үр дүнгүй ямар ч үг ингээд байнга адиотойг те байнга тийм юм хэрэгэлдэг ерөөсөө жогоогдчих ш том өнгөрдөл. Гэхдээ тэгээ ямар ч нэмэр байхгүй. За гэтэл зарим нэг хүмүүс нь бол учиж байгаа ингээд эмчийн бичиж өгсөн юм бол болохгүй байгаа учраас би хэрэгээр чанартай үнэтэй ч хамаагүй чанартай юм байна уу гэж бичүүлж авч хэрэглэхээр арай дээр байгаа юм шиг санагдаад байна л гэж. За зарим нь бол Японоос авчирсан юм, Америкаас, Европоос авчирсан юм мэдэр ингээд зэрэгцүүлээд тавьсан байна те. Одоо ингээд Орос Нурофен гэдэг нэмийг тавьсан байгаа байхгүй. За гэтэл Герман Нурофен хоёр бол жишээ нь одоо энэ саяны томоогийн олон хоногийн халууралт дээр бол үйлчлэгээ хамаагүй өөр байлаа гэдэг ингээд бичээд ингээд эмийн чанар чи ингээд хэдэн монопол компанийн юмд ингээд орж ирчээд ингээд балраад ингээд баларчаад байхад энийг одоо шийдэж чадахгүй ингээд асуудал үүсгэж байдаг шүү дээ та нар. Энийг шийдээч тэгээд одоо өвчин зовлонгоо идэх гэхэд идгэж чадахгүй юм шүү дээ гэдэг нэг юм асуудлыг төвшүүлсэн байна. За гурав дахь нэг төвшүүлээд байгаа асуудал нь бол ерөөсөө эрүүл мэндийн үйлчлэгээ болоод эмнэлгийн үйлчлэгээ чинь баларчаад байна шүү дээ. Өнгөрсөн жилийн одоо бараг 10 сараас хойш ингээд жил гарan ерөөсөө энэ даатгалаар үйлчилж чаддаггүй ингээд ерөөсөө
энгийн одоо ханиад том уу битэл энгийн өвчин лүгэн бүр болох юм байсан. За ерөнхий сайд нь гарч ирж энэ ханиад том уу энэ улирлын шинжтэй хүүхдийн те энэ зүйл дээр бол одоо ямар ч хязгаарлалтгүйгээр үйлчлэл хийж нэг юм журам гэх юм уу тушаал гэх юм уу өснөөс болж л ингэж хүүхдүүд дээр чи эмнэлэг ингэж авах гэж оролдож ингэж эмчлэх гэж оролдоод байгаа боловч юусэн ингэж эмнэлэг дүүрсэн нэг эмчтэр мэдгүй хэдэн зуугаараа үзүүлж байгаа. Бараг зарим нь үүр цайтал үзэж ин ингэж нэмэр алан гээ уйлчээ сольж ин ингэж болохгүй байгаа буюу энэ ерөөсөө эрүүл мэндийн тогтолцоо гэдэг юм чинь үндсээрээ хуугаараа бүтцээрээ болохон байчаад байхад бид нар энэ байтугай магадгүй дараагийн гамшиг элдв юмны шинжтэй өвчнөйгээ тэмцэхэд боломжгүй болчиход байгаа ба штэ. Эндээ анхаараач гэдэг гэсэн нэг юм илүү бүтцийн учир зүйтэй нэг юм юмнуудыг ярьж байна. За тэгээд энэ ханиад томооны нөхцөл байдал бол ямар ч ус одоо маргааш 12 сарын 1-ээс эхлээд байгаа анги бол юу яхаар цахимжилчээр хэрвээ бүр болохгүй бол одоо тэрний дараа 7 хоногоос дунд ангийг шилжүүлнэ. За цэцэрлэгийн тухай бол харах ярьсан мэдээ олж авсангүй цэцэрлэгийг бол одоо цахим байлгана гэж бол байхгүй бах. Миний бодлоор бол одоо шууд л карантинлэн гэсэн үг байх. За зарим нэг яриа явагдаж байгаа нь бол хэрвээ хаалгантай ханиадтай байх юм бол эмнэлэгтээ цэцэрлэгтэн жахгүй байя, сургууль дээр ч хүлээж авахгүй байя гэдэг юм асуудлыг төвшүүлж байгаа юм байна. За тэгээд энэ асуудал бол одоо буухгүй. За эрүүл мэндийн салбарын тэр мэрэгчлэлтэнгүүд ярьж байгаа бол 12 сарын дунд үед бол оргил үедээ хүрнэ. За тэрнээс хойш буух байхаа. Тэр нэг юм пик тайм дээр хүрэл ингээд доошо буудаг шүү дээ. Тим үе нь болох байхаа гэж байна. Гэтэл дөнгөж 12 сар эхлэх гэж байна. Дахиад 2-7 хоногийн асуудлыг бид нар ингээд хилцэх ярих юм шиг байна. За тэгээд үнэхээр энэ одоо цаг зуурын удирдлагын том юм уу те эсвэл одоо үнэхээр гамшиг хэмжтэй зүйл юм уу? За үнэхээр нэг хэдхэн багийн вакцины хэлэхэгүйгээс те тэр орк гэж гочлоод байгаа. Тэр хүмүүсээс болоод байгаа юм уу? Эсвэл үнэхээр түрүүний бүтцийн яриад байгаа те тэр агаар орчны хөдөлгөөний инженер хэмжлэрүүл эрүүл мэндийн үйлчилгээ ингээ болохгүй байгаатай юм бүтцийн шинжтэй холбоотой юм эсвэл түрүүний яриад байгаа жижигхэн тэр нэг симптом шинжүүд нь илүү дамгаалцсан юм уу гэдгийг тэр одоо та бүхэн юу бодож байгаа комментээр үлдээгээрэй. За ямар ч байсан ингээд бид нар нэг юм зовлонтой бэрхшээлтэй асуудалтай ахаад тулгарчлаа. За энтэй ингээд шийдэл гаргалгаа олно гэд ерөнхий сайд нь хүртэл амралтын өдрөөр эмнэлэг эрүүл мэндийн байгууллагуудаар яваад байгаа юм шиг байна. За юу болохыг эх 7 хоногт төлөө харцгаая. Ингээд эх 7 хоногт иргэд уулзъя.